Олон усатны үлгийн Ховд аймгийн нэрийн хуудас болсон соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх түгээн дэлгэрүүлэх чиглэлээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөд тодорхой хөтөлбөрөд тусгагдсан байдаг. Уран нугралтыг мэрэгжлийн төвшөнд хөгжүүлэх нуграачдыг бэлтгэх зорилгоор 2004 оноос эхлэн үе шаттай сургалтуудыг Монголын уран нугралтын холбоотой хамтран зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн засаг даргын 2024-аас 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон ухсаатны өв соёлын арга хэмжээг тусгагдсан байгаа. За энэний хүрээнд болохоор бид нэр соёл урлагийнхаа салбар дотроо тодорхой хэмжээний хэдэн урлагийн төрлүүд дээр бол бас онцгой анхаарал хандуулъя гэж төлөвлөсөн байгаа. За энэ нь одоо ямар очиртай юм бэ гэхээр жишээ нь бусад аймагуудаас бид нэр одоо ямар урлагийн төрлүүдээр одоо ондоо шим. Энэ дээр одоо жишээ нь хөөми гэдэг юм уу? За уран нугралт гэдэг юм уу? Эдгээр бол одоо ховдор овголдог ирнэ. За дээр нь туйл цуур гэж ингэж явна. За энэ төрлүүд дээр бид нар бас эх 4 жил онцгой анхаарал хандуулж одоо ажиллая гэж төлөвлөсөн байж байгаа. За энэний хүрээнд бас өнгөрсөн жилээс эхлээд бас уран нугралтыг хөгжүүлэх чиглэлээр хотоос бол мэрэгжлийн багш нарын 2 удаагийн сургалтыг авсан байгаа. Энийг үргэлжлүүлээд 3 дахь сургалтыг нь бол энэ эх 2-7 хоногт бид нэр зохион байгуулах гэж байна. За энэ сургалтын хүрээнд хөдөлмөрийн баатар Нуруу Самбууга, за мөн гаяач жүжигчин Инг Цэцэг, за мөн соёлын тэргүүний ажилтан уран нуграач Наран Цэцэг гэдэг ийм 3 хүн бол ирж ажиллаж байна. Тэгээд өнөөдөр нийт одоо уран нугралтаар хичээллэж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдэд одоо зөвлөгөө өгөх юм үйл ажиллагааг зохион байгууллаа. 2024 онд 2 удаагийн сургалтаар 63 хүүхдийг бэлтгэсэн бол 2025 оны уран нугралтын сургалтын эсэлт сонгон шалгаруулалт хүүхдийн ордонд явагдаж байна. Аймаг орон нутгийн урилгаар Монгол Улсын ардын жүжигчин төрийн шагналт Зууны манлай хөдөлмөрийн баатар Нуруу Самбуу, Ховд аймгийн цэцэг сумын уугуул Монгол Улсын гавьяат жүжигчин Монголын уран нугралтын холбооны тэргүүн Инг Цэцэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Монголын уран нугралтын хос нугралтын анхдагч Наран Цэцэг гэсэн Монголын уран нугралт энэ цаг үеийн 3 томоохон төлөөлөгч Ховд аймагт ажиллаж байна. Манай Ховд нутаг бол маш их тийм өв соёлын дээд болсон үлгийн нутаг. Тэр дундаа уран нугралт гэдэг энэ гайхалтай сайхан урлагийг дэлхийн брэнд болсон, дэлхийд алдартай энэ сайхан өв соёлыг одоо яг Ховд төрсөн нутгийнхаа энэ хөрсөн дээр буулгахын тулд ингэж том баг ажиллахаар одоо засаг даргын тамгын газрын урилгаар бид нэр хүрэлцэн ирсэн. Энэ одоо 3 дахь удаага ирж байгаа. Тэгээд өнгөрсөн жил бол 30 хүүхэд дасгалжуулж бэлдсэн. Нөгөө Даншиг наадамд. Тэгээд Ховд хотоос миний студийн 20 хүүхэд нөгөө мэрэгжлийн түвшинд хүрчихсэн 20 хүүхэд гол номероо авч гараад 4-7 хоногийн туршид бэлтгэгдсэн нөгөө 30 хүүхдээ тойрогт оруулаад туслах нөхөрхийн чимэглэлд оруулаад тоглосон байхгүй юу? Цэцэг сумын 100 жилийн ойг угтаад 11 сард ирээд дахиад нэг 18 хүүхэд аваад зөвхөн 18 хүүхдээр ажилласан. Тэгээд одоо эндхэн бүр том баг ирж байгаа. Өчигдөр өнөөдөр гэхэд бид нэр 60 хүүхэд үзлээ шүү дээ. 60 хүүхэд дотроос 60-аа нураач болохгүй. Одоо яг мэрэгжлийн сургалтын төв байгуулахад бид нэр 60 хүүхдээс нэг 30 тэнцэх нь яах нь. Дахиад маргааш бид нэр ажиллана. Одоо манай хөдөлмөрийн баатар Нуруу Самбуу өгч маань энд 5 хоног 2 дахь өдөр буцна. Одоо маргааш нөгөөдөр гэсэн 2 том өдөр байна. Голлох шалгах үйл ажиллагааг одоо 70 жилийн уран нугралтын дадлага туршлагатай Нуруу Самбуу өгч голж яг хүүхдүүдийг бүгдийг ингээд өөрийн биеэр үзэж харж одоо сонгож байгаа. Тэгээд нараагч дээр бол хажууд нь бас яг нөгөө бүхэл өөрийнхөө мэрэгжлийн талаасаа бас зөвлөдөд харж байгаа гурлаа. Тэгээд ямар ч байсан Нуруу Самбуугчийг Нуруугч минь богино хугацаанд ирсэн битээр болохоор 14 хоног. Уран нугралт гэдэг чинь өөрөө их нарийн урлаг штэ. Тэр мэрэгжлийн түвшинд хүрч дэлхийн зах зээл дээр Монгол гэдэг нэрийг дуурсгаад, Монголын соёл урлагийг сурталчлаад, дэлхийн том брэнд болчихсон энэ том номер чинь өөрөө айгүй үнэтэй бөгөөд хүндтэй их нарийн урлаг байхгүй юу? Тийм болохоор үндсэн суурь зөв тавина. Уран нугралчид нь 3 том онцлогтой байдгийг. Тэр 3 том онцлогийн нэг нь уян налархаа байдал,
хүч чадал, тэнцвэр гэсэн юм дээр явдаг байхгүй юу? За, мэргэжлийн уран нуграачид чинь их олон дамжлагтай 5-7 жил тасралтгүй нарийн бэлтгэл орж иж сайн номер гарч мэргэжлийн уран нуграач болох. Тэгээ өшөө цаашаага тэр гарсан номерыг цаашаа ижиж 10 жилийн дараагаар мэргэжлийн уран нуграач болж гард төрдөг байхгүй юу? Монголын уран нугралтын мэргэжлийн одоо тулгын 3 том тулгуурын нэг нь одоо яг бидний хамгийн хайртай хүндтэй хүн сууж байна. Ардын жүжигчдийн төрийн шагналт зууны манлаа Хөдөлмөрийн Баатар Нор Самбуугч маань манай нутагт ирж байна. Тэгээд Нор Самбуу бидний багш Ардын жүжигчдийн төрийн шагналт Син Давиш багш төрийн шагналт гавьж гисэн Мажигсрын багш гэж энэ 3 том тулгуур байдаг байхгүй юу? Эднэрийн одоо энэ агуу хүмүүсийн чинь шавнар өнөөдөр уран нугралтыг хөгжүүлээд явж байгаа байхгүй. Одоо Нор Самбуугч бол Син Давиш багшийн шав. Нараа Син Давишийн шав. Би Син Давишийн шав. Син Давиш багшийн 3 үеийн шавнар ирж байгаа байхгүй юу энд. Тэгээд энэ ховд нутгийн хөрсөн дээр уран нугралтын одоо үндэс суурь уран нугралтын тэр авьяастай хүүхдүүд бол их байна. Үнэхээр байгаа байхгүй юу? Нутаг болгон өөрийн нэг онцлог нэг гоё төрмөл нэг авьяастангууд гардаг штэ. Ховд нутагт тэр байгаа байхгүй. Та нар энэ хүмүүс зүгээр барагтаа нутагт ингэж очино гэж бодож байна уу? Үгүй штэ. Нор Самбуугч чи өөрөө бүр 80-аад оны үед цэцэгт очиж дасгалжуулж ирсэн. Ховд нутгийг энэ сайхан урлагийн уурхай энд авьяастангууд энд байгаа гэдгийг мэддэг болохоор өнөөдөр ирж байгаа. Түүнээс барагтаа газар руу очиод идэг хүн биш энэ болоод айгүй хүндтэй бидний хувьд маш үнцэнтэй хүн. Тийм болохоор одоо бид нар багшаасаа аваад ингээд бидний шавнар дэлхийн зах зээлд Монголын соёл урлагийг сурчлаад гайхалтай явж штэ. Өнөөдөр ховдын төв дээр уран нугралтын мэргэжлийн сургалтыг тавьсны ачаар мэргэжлийн хүмүүс ирээд 5 жил 7 жил ажиллаад одоо ингээд уран нуграач төрөөд гарчнаа да. Бид нар мөн хөш шүү. Бид нар хизээ нэгэн цагт байхгүй болно шүү. Одоо байгаа дээр энэ сайхан хүмүүсээс тэр асар үнцэнтэй өв соёлын тэр эрдэнсийг авч үлдэхийн тулд бас энэ засаг захиргааны зүгээс ийм ухаалаг шийдвэр зорилт төлөвлөд ингээд бид нарыг ирүүж хамтарч ажиллаж байгаа нь айгүй сайн байгаа байхгүй юу. Тэгээ бидний хувьд байгаа бүх юм өгнө. За ингээд сайхан нуграачид мэргэжлийн хүүхдүүд гараад ирлээ. Тэр охтууд чинь өсөж том болоод дэлхийн зах зээлд Монголын нэрийг цойратуулаад, нутаг усныхаа нэрийг цойратуулаад бахархал болоод явна. Монголын уран нугралтын төлөөлөгчд болоод тэр 30-40 хүүхдээс чинь мэргэжлийн мундаг багш нар гараад ирэх байхгүй юу. Тэгэхээр энд үндэс суурь нь маш хүчтэй тавигдаад үлдэх байхгүй юу. Би ер нь бас хүүхдүүдийнхээ эцэг гэхээр их бахархдаг. Яагаад гэвэл ээж аав нар хүүхдийг ямар нэгэн одоо урлаг соёлын тал дээр хөгжүүлэх тал дээр манай ховд нутагч их мундаг юм байл нь штэ. Бүжгийн дугуйланд олон хүүхдүүд явж гэн, хөгжим явж гэн. Одоо уран нугралтанд маш олон хүүхдүүдээр шалгуулж гэн. Тэгэхээр энэ альва хүүхдийг амжилтанд хүрэхэд чинь 3 талаас л хамтарч ажилладаг. Ээж аав, багш, хүүхэд. Тэгэхээр ээж аав нар бол хүүхдүүдэд хүргэж ирж өгч байна. Хүүхдүүдийнхээ төлөө маш их анхаарал тавьж байна. Энэ гоё чанараа хамтын ажиллагаагаа улам цаашаа сайжруулад нэг том баг болоод ингээд зүтгэж ажиллах юм бол ховдод нэрэ уран нугралт бол ингээд цэцгэлнэ гэж бид нар найдаж байгаа. Цэцгэлүүлэхэд нь бид нар өөрсөндөө байгаа бүх юм өгнө. Ховдын өв соёлын том төлөөлөл болсон уран нугралтыг зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай болсон хэмээн үзэж байна. За мэргэжлийн нуграачдыг бэлтгэж зөв суурьтай, зөв техниктэй мэргэжлийн төвшний нуграач хүүхдүүдийг бэлтгэх мэргэжлийн институт байгуулах зорилтын хүрээнд үе шаттай сургалт зохион байгуулж орон нутгаас доктортой бодлого барьж ажиллагаар төлөвлөж байна. За ховдын цэцэгт Балчин багшийг байж хаад би нэг 45 хоног ажилласан. Яг одоо циркийн захиргаа уран сайхны зөвлөлийн даалгавраар Балчин багш одоо тэр сургуулийн захирал юм бэлээ хоёрын хүсэлтээр тэнд тэр дугуйланд багшд нь одоо нугралтыг яаж заах вэ тэ яаж сонголт өгөх вэ яаж хүч оруулах вэ тэр тал дээр зөвлөгөө өгүүлж яг практик дадлагын үгээр Балчин багштай 45 хоног ажилласан. Тэнд байгаа нь хэдэн хүүхдээр ягаас сунгаад зөвлөгөө өгөхний ягаад нэг 45 хоног хүүхдийн нугралтын эхний мэдэгдэхүүн олгоод тэгж ажилласан л да.
За ховд яг үгүй анх удаа одоо Тэрүүд 18 аймаг гэж яригддаг байсан. 18 аймаг дотроос ховдын цэцэг сум анх удаа уран нугралтын дугуйлан ажил болсон. Тэгээ тэр үеэс хойш одоо өнөө хүртэл ховдын одоо энэ ховд мөст одоо энэ аймгийн төвүүдээр уран нугралтын дугуйлан л ажиллаж байна. Тэгээ энэ дугуйлангаа одоо энэ ховд энэ захиргаанаас хүсэлт гаргаад мэрэгжлийн уран нуграач бэлтгэх студ байгуулъя. Студ болгож мэрэгжлийн уран нуграачд бэлдъя гэсэн хүсэлтийн дагуу бид гурав ирсэн. Дархан хот Эрдэнэтэд бол мэрэгжлийн уран нугралтын студ ажилладаг л да. Одоо гурав дахь нь бол танай ховд аймаг бол мэрэгжлийн уран нугралтын студ байгуулъя гэж байгаа л да. Ягаад гэвэл одоо уран нугралтын одоо мэрэгжлийн сургууль гэсэн үг шүү дээ тий. Студ сургалтаар одоо уран нуграачдыг бэлдъя гэсэн ийм л зорилтойгоор яаж ийн. Яг энэ бол төвшингийн хувьд ахиж байгаа л да тийм ээ. Тэгээд олон ясны үлгэн шүү дээ. Ховд очиж олон ясны үлгий, хөмөний үлгий нутаг тийм ээ. Тийм учраас энийгээ одоо сайш нь өгүүлээд эндээ бас уран нугралтын одоо студ ажиллуулаад тэргээрээ одоо олон улсын тавцан дээр гарыг гэсэн хүсэлттэйгээр л ховд аймгийн захиргаа бол энэ соёлын хэлтс яамаа хүсэлтэйгээд манай уран нугралтын холбоо мэргэжлийн багш нар тавиад тэрний хүсэлтээр л би энд ирж байгаа. Уран нугралт бол авьяас дээр төвшгөлж хийдэг. Хүний биеийн одоо үеийн хатан чанар дээр нөгөө талаар сурч байгаа хүүхдүүдийн одоо сонирхол дээр 3 дугаарт нь одоо төсвөр хатуужил дээр 4 дугаарт нь тэр зааж байгаа юм хүлээн авах чадвар дээр энэ 3 зүйлийг хангасан хүүхдүүд уран нугралтын одоо мэргэжлийн багш нар дээр ажиллаад ховдод одоо 5-7 жилийн сургалтаар бол уран нугралтын мэргэжлийн жүжигчин бэлтгэж гараад тэрэнд бол соёл ганцаараа тоолж чадна, хүн дээр ажиллаж чадна, хүн дээр доор дунд ажиллаж чаддаг жүжигчин бэлтгэгдэж гардаг уран нугралтын студиудээс. Тийм болохоор тийм хэмжээний жүжигчин бэлддэг уран нугралтын студ ховдод төрөх болтгой л гэж үзэж байна.